Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Та бүхэндээ Домог амлсан сургуулийнхаа 4 дахь дугаарыг төлөвлөж байна. Эхний 2 дугаараараа бид мөнх тэнгэрлэгтэн монголчуудын бусдаас ялгарх ялгамжаад онцлогийн талаар гочлон өгүүлсэн бол үүний өмнөх дугаарыг тодорхой шийдэл хүсэх хэлбэрээр хийсэн байгаа. Тодорхойлбол орчин цагийн хот газрын амьдралыг нэрт нийтлэлж баабургаан хэд хэрэгтэй юм бэ нийтлэлдээс тодтон гаргаж Улмаар тэндээс улбаалan нэлээд хэдэн асуултыг үзэг шалноосоо асуусан байна. Нэг үгээр шуудхан хэлэхэд Шамблын дайныг шуудхан зарлаж, соён гэгэрлийн хувьсгалыг гардан гүйцэтгэх Шамблын дайчдыг бүртгэх үйл ажиллагааг үүгээр эхлүүлсэн гэж болно. Та аль талд нь зогсох вэ? Хоёргүй нэг хариулт шаардсан 10 асуултад та хариулах ёстой бөгөөд асуултыг үүний өмнөх дугаартаа буюу Домог амлсан сургуулийн 3 дугаар анги нарны домогт жагсаасан байна. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш монголчууд бид ань дээдэг улс болж хувираад ёс бус зүйлсийг гааруулсан 26 жилийг гартаа өнгөрчихжээ. Социализмын дараа бид нар ардчил руу орох үед бидний сайн маань муу болж хувираад муу зүйл маань сайн болоо ирсэн баг. Өөрөөр бид нар анти эдэг болчихсон байхгүй. Эдгийн эсрэг ардтан болсон байхгүй. Сайн муугийн байдалд солигдсон энэ харгас бурангуй ёсыг хамгийн түрүүнд халж шинжилгээг манлайлан алах уу? Эсвэл шинжилгээ суугчлуулаад хуучинтаа хацрах уу? Таны сонголт мэргэн шийдвэр зориг байгаасай. Таны мэргэн сонголт зориулж өмнөх сургуулиудаа хийж байсан бол одоо таны зориг шийдвэр зохих нөлөөлүүлээсэй гэж энэ удаагийн дугаараар бэлтгэн өргөж байна. Одоо бид нэг дүүрцэн хэрэг үү? Дүүрцэн одоо бол ерөөсөө дүүрцэн л баг ш. Одоо дүүрцэн. Одоо энэ бүх стратегийн ордмор бүгдийг шил өөрдөөд өнгөдүүлээ. Бүгдийг авал дуусгач. Тэгээ миний хүүхдүүд би өөрөө энэ усад ч амьдрын шүү дээ. Тэгэхээр бид сэрхэл хэрэгтэй болоод байна. Тийм ээ. Хэдийгээр цагийн мод хүмүүст болдож ард түмний үүрэг зовлонд дааш давшгүй хэмжээнд хүрсэн ч сайн цаг ирнэ гэдэг хүлээлт бүгдэд бий. Тэгвэл хүн бүхний хүсэн хүлээх тэр сайн цаг хэзээ вэ? Эрүүл ухаанаар бодоод үзэхэд ямар ч үйл явдал тэр тусмаа шинээр үе нэг л өчмөчд нэг л өдөр өөрөө тогтчихгүй. Хар ухаанаар яаж бодсон? Заавал хэн нэгний зүтгүүлж эхлүүлсэн ямар нэг зүйтэй үйлдлийн үр дүнд л хүн бүхний хүсэн хүлээх тэр сайн цаг ирнэ. Тэгвэл ирээдүйн сайн цагийг авчрах өнөөдрийн гавьяатан хэм байв. Эрен солигдох торгон заг дээр Монголын улс төрийн амьдрал болж өрнөх үйл явдлыг судлах явцад үнэхээр агуу Монголын эрен үеийн эхэлснийг батлах ариун баримт болж цуглуулсан юм. Хамгийн товчхондоо хүндрэлтний түүх гэдэг бол Хятад Монголын түүх байдаг гинэ. Өөрөөр хэлбэл суурин иргэншил, нүүдэлчин соёл гэдэг хоёр л амьдралын хэвшилд манай гарагийн 7 тэрбум хүн хуваагддаг юм байна. Яагаад ийм хоёр ялгаатай амьдралын хэвшилд хуваагддгийн учир нь хүсэл зорилготой байдаг гинэ. Хүн төрлөختний ер нь түүх гэдэг нь явж явж Хятад Монголын түүх юм бэл. Нүүдэлчин, мөр тэнгэртэн, иргэншсэн. Одоо арга бүлэг гэж эдийн яриад идэх шиг байна. Яг 10,000 жилийн үдсэн юм бол ерөөсөө энэ хоёр л байгаа. Бусд нь бол дээд 1000 жилийн настай үзэгдлүүд. Мөнх тэнгэртэн монголчууд амьдрахын төлөө иддэг бол боол тавхин төндөрлөгтөн эдхийн төлөө амьдардаг гинэ. Мөнхөд үргэлжилж ирсэн тэр мөнх тэнгэрийн оюун ухаан, өвгдийн оюун ухааныг 20 дугаар зууны төгсгөл 21 дугаар зууны хүртэл нь өртөөжилж яваа нэг бие нь багхгүй юу? Тэр оюун ухааныгаа тасдахгүй үднээс энэ биеийг хоололдог учраас бид нар амьдрахын тулд иддэг. Оюун ухааны амьд авч явахын тулд. Энэ саяны боол гэдэг хүмүүст бол газар дээр газрын буйнаар газрын шим тэжээлийг идэж амьдрэх хүмүүсийн хувьд бол идэх нь өөр амьдралын зорилго байдаг. Ингэж манай гарагийн хүндрэлтэн хүсэл зорилгоороо нүүдэлчин соёл, суурин иргэншил гэдэг хоёр амьдралын хэвшилд хуваагддаг юм байна. Нүүдэлчид бусдаас хараад бус биеийн дан орших тул үргэлжид өвсний сургад, усны тунгалыг шилэн, жилийн дөрвөн улиралд дуртай газраа дураараа нүүдэлэн эрхчлөөд дайж дурдаг бол
суурин аж төрөл нь бусдаас ямагт хараа турших тул эргэлсэн нийгмийн ард түмэн биеийн болоод оюуны хүч хөдөлмөрөөр бусдад үнэлүүлэн боол тавилангаар амьд зодог гэжээ. Энэ тухай бодож үзээрэй. Мөнгийг зээлээр бүтээдэг өрдөх хүмүүс юу хийдэг вүлээ? Тэд өрөө төлөхийн тулд ажил хийж эхэлдэг. Хэрвээ зөвхөн зээлээр мөнгө босгож болох юм бол нийгэм яаж хизээ нэгэн цагт өрнөөс ангиж ирэх юм бэ? Хизээч үгүй. Үүнд л хамаг учир байгаа юм та. Эд хөрөнгө алдахаас айсан хүмүүс ажлын байрны төлөөх өрсөлдөөнтэй хамт системд суулгагдсан эцэс төгсгөлгүй өр зөлийн араас хөөцөлдөж мөнгөний урсгал доторх мөнгөний гажигдлын хамтаар хизээч төлөгдөж дуусахгүй хүүгийн хүчээр хөлсний ажилчин нэртэй боолуудыг ажилуулсаар байна. Ингэж боол тавилангаар амьд зов хүндрэлтэх ямагт бусдын иргэшгэлд орших тул их дэлхийгийн эвдэн зогсоож өдөөгүй ажилтдаг байна. Тэгвэл мөнх тэнгэртэн монголчууд хүн төрөлхтнийг боочлолтоос нь чөлөөлөхийн тулд их дэлхийгийн эвдрэл сүтгэлээс нь аврахын тулд онгод хямран дэдлэн аюун ухаанаа хөгжүүлж онгон байгальд эрх чөлөөтэй ажиллаж иржээ. Сүлтнийг минь эрдэн хүлэг. Сүр жавхланд минь эрийн хэмэр бий. Дахин дор хүлэг гэж итгэдэг би морьтой Монгол. Дахин дор эр гэж өсдөг Монгол эрхөө. Боол тавиланд хүндрэлтэн юу гэрхэмж юунд мөрөгдгийг сонирхвол тэд таниглалд мөрөгдөг гинэ. Таниглалд мөрөгхгүй. Мөнх тэнгэртэн монголчууд тэнгэртэн сүсдэхийн учир нь ийм ажээ. Сүр сүлдт нь уудмагаад уужим. Сүр сүлдний тэнэнд тэнцийг хөхрөгчийн цаана хүр гэвээс хүр түгэ. Цайрагчийн цаана гар гэвээс гар тугай. Захгүй хөх тэнгэрийн дор захирагдсан яв тугай. Тэнгэртээ эн зэрэгцэх сүр хүчийг олъё гэж тэнгэрт мөргөж сүсдэг аж. Сүр сүлдний тэнэнд тэнцийг Хаан эцгийнхээ зарлиг айлдварыг ёсчлон мөрдөг хаан хөвгөд цайрагчийн цаана гар гэвээс гарыг гэж хөхрөгчийн цаана хүр гэвээс үрий гэж бэлэг оюунаа хурслан хөгжүүлэхдээ дэлхийн бүх оюут мөрөгдийг дэрэгдэн цуглуулан онлын мэтгэлцээ өрнүүлж дэлхийн бүх шашин соёлыг нэгэн дор сонсож эргэцүүлэх боломжийг бүгдэд олгон дэлхийн соёлын төвийг Монголын тал нутагт цогцлон байгуулсан түүхтэй. Ингэж дэлхийн бүх шашин соёл дундаас хамгийн шилдгийг сонгон суралцах эрхчлөөг ард түмэндээ олгосон Монгол хаадын мэрэгэн бодлогын ачаар орондоо гарах завгүй олсолтон булаалдаж, хүнжилдөө гарах завгүй хөнөөлтөнд тэмцэлдэж байсан ороо бусгай цагуу ямирлаж 18 настай охин Тэмээнд алт тэгнээд Монголын уудам дэлгэр нутгаар хөндлөн голд аялахад ай хаюул айдас түгшүүр нэгээхэн чүл тохиолдох Эмгчингийн гэрэн үеийг 13 дугаар зууны Монголын эзэнт гүрэн байгуулсан нэгэн содон түүх хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Шухамхөө Монголын эзэнт гүрний үед дэлхийд дахинд эн хамглан байдал тогтож хөгжлийнхээ оргилд хүрсэн учраас түүхнээ Монголын инх буюу Pax Mongolica хэмээн нэрлэдэг. Тэр цагаас хойш монголчуудын эрхэмлэх хүсэл зорилго дахил мөргөл шүтэн юу байж вэ гэд өнгөрсний түүх бол одоо Чингис хаан өөрөө бол гэрээсэлсэн байдгийг цаал гүнтэнбийн лам нарыг одоо залаарай гэж тэр цаал гүнтэн баг гэдэг одоо төвдийн алдартай ламд бол Чингис хаан өөрөө одоо захиа бичиж байсан. Энэ тухай. За тэгээд тэр одоо гэрээслийн дагуу өгөөдөө хааны үед бол цаал гүнтэнбийн лам нарыг залж ирж байсан. Та тэр нь бол төвдийн одоо лам одоо ирж Монголын хаантай бол уулзж байсан одоо анхны үе юм гэж. За тэгээд сүүлд нь одоо Годон хаан, Гүйг хаан энтерийн үед бол Сажаавын лам нарыг залж байсан. За Мөнх хааны үед бол Гармаавын одоо төвдийн одоо Гармаава гэдэг урсгалын одоо Гармаа багш гэдэг үнийг одоо залж байсан. За сүүлд нь Хувлын хаан бол тэр Гармаа багш. За мөн одоо Сажийн Догон Павл одоо Жансан гэдэг лам нарын энтрийг залаад. Тэгээ ер нь Тогоон Төмөр хааныг одоо хүртэл Монголын их хаадуудын үед бол төвдөөс шашныг аваад тэгээд ер нь Сажийн голцоо Саж болон Гармаавын голцоо лам нарыг бол залж байсан гэсэн. Залаад ер нь ихэнхдээ одоо дөрвийн багшаар энэ төр одоо шидэж байсан гэсэн тийм түүхий одоо үүссэн байдаг. Өнгөрсний түүхээс үзэхэд тэнгэртэй зэрэгцэх сүрвчийг олно гэд тэнгэр цуслан өргөдөг байсан монголчууд тэр цагаас хойш бурхадтай зэрэгцнэгээд их баг 10 ухаан суралцах болсноор тэнгэр шүтлэг нь 3 эрдэнэ шүтлэг бишрлэлээр солигджээ. Гэвч энэ хүчрхэг үндэстэн хамгийн хүчрхэг үедээ дэлхийн бүх шашин соёл дундаас шигшин бай сонгон суралцсан тэр дээд боловсролын систем 1924 оноос үндсэндээ алдагдж эхэлсэн байна.
1924 он Данзан Баваас нарын хэрэг. Данзан Баваас нарыг дайшлан баривчилж мөрдөн байсалт явуулалгүйгээр 1924 оны 8 дугаар сарын 30-ны үүрээр буудан хороосон. Тэдэнтэй хамт баригдсан дор чулам буян нэмэх нарыг 30 хоног янданд хорьсон. Данзанг цаазалсан 1924 оны намын 3 дугаар их хурлаас Монгол орны цаашдын хөгжлийн замыг тодорхойлсон шинэ үндсэн хууль батлагдах ёстой байлаа. Зөвлөлтөөс Ринчина болон Рискулов нарын коминтерны төлөөлөгчдөрөө дамжуулан тулахаар зэхэж буй үндсэн хуулийн гол үзэл баримтлал нь ангийн тэмцэлдэр тулгуурласан марксист-ленинист онол байсан учраас тэрхүү ардын засагт үндсэн хуулинд хааны орон зай байхгүй байсан юм. Ингээд хурлын бэлтгэл ажлын явцад тухайн үед амьд сэрүүн байсан богд хааныг хэрхэв гэдэг асуудал тулгарч түүний цаг бусаар тэнгэр талих зам мөрн шулууджээ. 1924 оны 5 сарын 20-нд богд нас орсон юм аа. За богд гэдэг маань шашин төрийн тэргүүн хаан. Тэгэхээр энэ 24 оноос бол энэ одоо хаангүй байна гэдгийг бол биднэрт хүчээр хүлээн зөвшөөрлөхээр одоо хэлж байгаа. Өөрөөр хэлбэл үзэл онолын одоо суурийг 24 онд тавьж өгч байна гэж. Нам төрийн одоо удирдлагт байгаа хүмүүс хэрэгжүүлэх ёстой. Нөгөө хүмүүс хэрэгжүүлдэг вэ. За хэрэгжүүлэхгүй байсан хүмүүс хинээсээ явлаа. Бодоо, Данзан. За тэгэл намын 1-р цэвэрлэгийг 24 онд хийсэн. Нам доторх анхны цэвэрлэгээ амжилттай явагдаж, эсрэг бодолтой, үндэсний үзэлтэй мандайлагчдын ихэнхийг буудан хороосны дараа сочрол орсон улсын анх дугаар их хурлын төлөөлөгчд Рискулов, Ринчина нарын боловсруулсан анх дугаар үндсэн хуулийн эхийг үгд үгүй баталлаа. Хэдэн зуун дамжиж богдын зарилгаар амьдарч ирсэн монголчуудад хөрсөн дээр буугаагүй хүчээр тулгагдсан үндсэн хууль гэгчийн үзэл баримтлал үнэндээ сайн бууж өгсөнгүй. Жирийн ард байтугай намын удирдах ажилтнууд тэрч бүхэл Данзан хороох ажиллагаанд ашиглаж ихээхэн найдвар тавьж байсан. Намын төв хорооны залуу дарга Дамбад орж Жаданбаа нарч бас үндсэн хуульд заасан социалист эв хамт ёсыг бус харин аль болох улс орноо түргэн хөгжүүлэх тусгаар тогтнолоо бэхжүүлэх бодлогыг тууштай барьсаар байлаа. Дамбад орж Жадан хоёр бол гадаад хэлд нэвтрхий боловсрсон. Улс төрийн бодлогод бол үнэхээр тэр үедээ бусдаас онцгой одоо тохой өндөр тийм хүмүүс байсан баг. Тэг Дамбад орж бол яг Данзангийн хэрэгт оролцсон ч гэсэн дараа нь өөрийнхөө бурууг ухаарсан хүн юм шиг баг. Би ер нь одоо буруу юм хийж гэж. Тэгээ зөвлөлтийнхэн бол одоо Монголд яаж хандаж ийнэ гэдгийг ойлгосон. Ингээд угсаа сайтай өндөр боловсралтай хүмүүсийг өөд татаад нэмэргүй. Эвэл таарвал эв хамтын онлоос хадуурч авчих гээд байгааг ойлгосон коминтерн жинхэнэ харцгаралтай хөдөөний залуусыг анхнаас нь гардан сургахаар шийдвэрлэжээ. Хамгийн гол нь үндсэн хуулинд заасан устгавал зохих анги давхаргийнхан Монголд ам бүхтэй оршсоор байж уг ажлыг гардан хийх ёстой намын удирдлагууд үүнд зориуд 20 хандсаар 4 жилийн нүр үзсэн нь зөөлөл техник эрс шийдвэртэй арга хэмжээ авахд хүргэжээ. 28 оны 5 сараас ихтэй Кутөвт суралцж байсан Монголын анхны төгсөгчдийг Монголд яаралтай хугацаагаар буцаасан. За энэ хүмүүс бол үндсэндээ экспедиц гэж нэрлэгддэг боловч үндсэндээ бол Монголын нийгмийн анги бүтцийг судлах зорилготой орж ирсэн экспедиц. Ямар ч байсан энэхүү экспедицийн дүгнэлтээр Монголд дээд ангийн хичнээн угсаатан сэхэтэн Ван гүн лам ховргааг олж тогтоосноор тэднийг устгах төлөвлөгөө хэрэгжих нөхцөл сайн нэг юм цаасан дээр буужээ. Харин бодит амьдрал дээр гардан хэрэгжүүлэгчд нь хэн байх вэ? Энэ хэрэгт тэр үед дорн дахны хөдөлмөрчдийн коммунист их сургуульд сурч байсан Шижээ, Элдвочр, хүн бүтэргүүтэй залуус хөдөөгн гэгдэх Бадрах, Гиндэн, Лаган нар зарагдлаа. Харц гарал
Хэд залуу наснд тэднийг Чингисийн угсааныхны уламжлалт бодлогоос тасалсан бол зах хязгаар хөдөө нутгийн гарал нь тэдэнд Монголын гадаад дотоод улс төрийн амьдралын нарийн ширээнийг ойлгох боломжгүй болгосон байжээ. Сталин л ерөнхий сайд гиндэн хүлээж авч урдтаа танай Монголд бол нам нарын засаг, гиндэнгийн засаг гэж хоёр засаг байна. Ийм учраас одоо нам нарыг устгах хэрэгтэй гэж зөвлөжсэн. Энэ үеэс хойш зөвлөлтийн сурагч мэргэжилтнүүд Монголд ажиллах болж тэдний сургалт арга зүйн нэвтэрснээр Монголд анхны ажилчаа анги бэлтгэгдэж анхны атар газар эзэмшигчид бий болж хүн хөнгөн аж үйлдвэрийн үндэслэлээр анх тэр үе тавигдаж үндсэндээ биеийн болоод оюуны хүч хөдөлмөрөө үнэлүүлэн амжуулах боол тогтолцоо. Их дэлхийгээр эрдэнэ сүйдэх өдрөл сүйтгэлийн ихсвэр анх тэр үед ийхүү тавигджээ. Ингэж бурхадтай энэ зэрэгцэн гээд агуу ихэд зорин суралцж байсан зорилт төлбөр нь 5 жилийн төлөвлөгөө биелүүлэх ажлын нормоор солигдож Монголын ард түмэн зөвлөлт холбоот улсын түүхийн эдийн бэлтгэн нийлүүлэгч улс болон ажилласаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгожээ. Үеийн үед үүрдийн үүрд эдэлж байсан эрх чөлөөгөө алдан зөвлөлт засгийн дарангуйлалдаар амрах чөлөөгөө ажиллах болсон Монголын ард түмэн урдийн сайн цагаан санаалцсан ирэхээр эрх чөлөө, эрхэмлэх дээд ёсоор хүсэмжлэхийн ирэхээр ардчилсан хувьсгалыг эхлүүлж уламжлалт шашин соёлоон сэргээсэн боловч өнөө цагийн мөргөлчөд юунд зорж хэнд мөргснөөс өнөөдөр байдал ингэтлэн дордож ёс бус зүйлс ийм хэмжээнд хүртэл гайхад хүрв. Ёс зүйгээ тодорхойлоод ярих хүн байна ингээд ховордчиход байгаа юм болоо та гэд. Би ч өөрөө ёс зүйтэй биш л дээ зүгээр. Ерөнхийдөө ингээд ёс зүйг харахад бол гэдэг. Инхри хайрт Монгол улсаа мандуулъя гэж захиргааллын дарангуулыг халж өөрсдийн засаглалыг тогтоосон ардчлалын яагаад хүссэндээ хүрч чадсангүй вэ? Тэд хаана ямар алдаа гаргав? Миний олж харсан алдаа ийм буюу. Тэнгэр язгуурт бурхан заяат энэ ард түмэн хүн шиг амьдрий гэж ажил хүсч боол тавилан хүсэмжлэн улс шиг хөгжиж гэж боол тавиланд хүн төрлөختнөөс суралцсан нь алдаа байжээ. Албадлагаар суралцаж, албадлагаар ажиллаж, албан хүчээр үйлчлэгээний ажил эрхлэх албан тушаалтны тарих оюун чөлөөтэй хөгжих үү? Тарих оюун чөлөөтэй хөгжөөгүй хүн төрлөختөн эрх чөлөөг эдлэх үү? Хамгийн гол нь энд бол ямар нэгэн сургаал номлол стандартыг дагах нь чухал биш юм байна. Энд бол хүн өөрөө яг чин үннээсээ одоо тэр мэдрээд одоо юу гэдэг юм бэ сэтгэлээ цэвэрлээд одоо энэ дээр бол манайхан сэтгэл цэвэрлэх энэ төр гэхээр нэг буддын шашны юм ярьж байгаа гэж ойлгоод байдаг. Үгүй юм байна. Угаасаа хүн гэдэг чинь мөн чанар нь юу гэвэл сайн муу гэдэг хоёр төлөлтэй. Тэр сайн төл рүү гол тэмүүлхийг л хэлж штэ. Тэгэхээр тэр нь бид зөвхөн одоо өөрөө ад жаргал амсах төдийгүй бусдыг ч гэсэн сайн сайхан болгохыг гэж хүсэж байгаа бол бид бурхны утгыг л олохоосоор арга байхгүй. Тэр бурхны утга гэдэг маань бол бидний эцсийн одоо зүрхэнд байж байгаа тэр хүсээд байгаа туйлын одоо тэр яг зориод байгаа тэр юм чинь бурхан болохоос биш түүнээс өөр ямар нэгэн заавал буддын шашинтан хүний одоо хэлдэг нэг мөрөгдөг нэг зүйл ч гэдэг юм уу тийм одоо нэг тийм хол хөндөй зүйл бол одоо биш юм аа хэдийгээр бид бурхан гэхдээ зэрэгэл заавал нэг шашин гэхдээ зэрэгэл нэг их актер одоо сургаал номлолтой хүнд хэцүү тийм ээ нэг одоо юмд одоо баригдсан ийм одоо юм болно гэж бид нар шашнаас одоо их одоо гүн орхоос энэ дээр мөн цэрвдэг. Ардын хувьсгалаас өмнө хар гэртэн хаан, бор гэртэн богд болоод ус нутгийн хаан ургамал мод чулуу ширхэг нэг бүрийг эзэн хүний ёсоор хайрлан хамгаалж эзэн хааны ёсоор өргөө гэртэн ханхаас суусан Монгол эрх хүн алдагдсан тэр эрх чөлөөгөн арчилсан хувьсгалаар болж авч чадсан нь. Өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдж шийдээд уудам дэлгэр нутгаан эзэгнэн уламжлалт ёс заншлаан сахиулан хар гэртэн хаан, бор гэртэн богд болоод ханхайд суух ёстой Монгол эрх хүн өнөөдөр яагаад хэрэглэгч та хаан гэд хэн мөнгөтэй сүгдэн шургаж унтлан ажиллаж гэрийн бараа харах эрхгүй ус нутгаан хамгаалах мэдлгүй болов. Та энэ тухай бодож үзсэн үү? Өнөөдөр та юуны тулд хэнд мөргөж байгаагаа ер нь бодож эргэцүүлж үзсэн үү? Хэрвээ үгүй бол өөртөө бахан ч гэсэн цаг цагаараа энэ тухай жаахан ч гэсэн эргэцүүлээсэй гэсэндээ үүнийг эргэцүүлэн байж төрүүлсэн бүтээл төрүүлээс тантай хуваалцж байна. Яг энэ бурхан болдог гэсэн сурах бичиг одоо яг байдгүй. Бурхан болно гэдэг нь нэгдүгээр санжаа
дүүбур шоо гэдэг. Санжаа гэдэг нь арилан дэлгэрсэн. Юуг арилгадаг юм бэ гэхээр зэрэг зовлонгийн шалтгаан энэ одоо гим бүхнийг арилгадаг. Энэ зовлонгийн шалтгаан хоёр төдөрөж идэг. Тэгээ юу дэлгэрсэн байдаг юм бэ гэхээр зэрэг энэ зөв мөрөөр яваад агуу хөвч ариун сайн бүхэн дэлгэрсэн. Ийм бурхан гэж үздэг. Нөгөө талаараа тамжиж чамбай болно гэдэг. Бүхнийг мэдгч, бүхнийг чадагч болно. Ийм бүхнийг мэдгч, бүхнийг чадахч болохын төлөө одоо монголчууд өмнө энэ сэтгүүлч эдэг мэрэгжил, энэ янз бүрийн мэрэгжил чинь Монголд бий болоод ерөөсөө уртаашаа хамгийн дээд нь 90 жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр өмнө нь монголчууд энэ бүхнийг хэрэггүй гэж үзээд яасан байна. Бурхан бол бүр илүү агуу үзлээр өөрийгөө агуу цараатай хамаг амьтныг аварна гэдэг үзлээр өөрийгөө хөгжүүлж бурханы шашныг хөгжүүлсний учир нь. Бурхан тэгэхээр зэрэг одоо чинь тэр гандан хийдэд одоо ном уншуулснаар өөрийгөө буддист гэж штэ тий. Тэнд ямар ном уншигдаг юм бэ гэхээр зэрэг чамайг бурхан болгоно гэдэг энэ итгэл уншигдаг юм а гэж штэ. Бурхан болохын тулд яадаг юм бэ гэдэг дараагийн уншлагынууд нь явдаг. Тэр тэгэхээр зэрэг одоо жишээлбэл сэтгүүлчийн ажил мэргэжлээ энийг сайхан бүтээх хийсэн гэдээ очиж байгаа бол тэрний орхиосоо наадах чинь чамайг буруу явцсан үзэл жижиг амбиц чамайг хэн ч биш болгоно. Энэ худалч хулгайч ийм хэрүүл ховд эмийн үг хөөсөн энэ ажлаа орхиосоо гэдэг имийг уншдаг. Орхих болтгоо гэдэг ерөөл тэнд уншигдж идэг. Орхиод яах юм бэ гэхээр зэрэг энэ агуу хүчийг өрхсээсэн энэ өршөлөөг олсон энэ бурхан болох болтгоо тэрний тулд энэ зөв сайн мөрөөр болоод агуу хүчийг ингэж олох болтгоо гэдэг ном нь явж идэг. Түүн төрөх сурах хүч нь яадаг вэ гэхээр зэрэг лам нарын үзэг сурах хүч идэг. Жишээ нь энд одоо бодмөрийн зэрэг гэдэг энэ Богдзонхын зохиосон ном байна тий. Богдзонхог яагаад энэ номоо зохиоход төрсөн бэ гэхээр зэрэг одоо тэр бурхны бүх уншлага номууд тий хоорондоо харьцлах юм алгаа бүгдээрээ хүн болгоныг тухайн үнийг бурхан болохын тухайтад шууд бус үүднээс л янз бүр байдаг болохоос бурхан болохын тухайт юм байна. Тэр бүгдийг эренбэлэх юм бол зэрэг дарааллыг олох юм бол ийм дараалалтай юм байна гэж зэрэг дараалал амирам гэдэг нь эренб тий мөрийн зэрэг дарааллыг гаргасан нь амирам. Энэ ламрам одоо их ламрам, дунд ламрам, бага ламрам, хураангуй товч гэдэг ингээд 5 ламрам зохиосон гэж үздэг Богдзонхой. Хамгийн товч нь юу байдаг вэ гэхээр зэрэг ламзаа намсан буюу мөрийн 3 гэх юм гээ те. Энэ дээр юу байдаг вэ гэхээр зэрэг нэгдүгээр огоорох сэтгэл байдаг. Юуг огоорох юм бэ гэхээр зэрэг одоо энэ би сайн сэтгүүлч болон сайн ажилчин болно гэдэг байгаа энэ ганц юм өөрийгөө хамаатуулаад тэрнгээрээ би хоолоо олж идэн те. Ингээд бос юм нийгмээс хамааралтай те энэ чинь буруу үзэл юм шүү энэ чинь явцсан ашиг сонирхол юм шүү ийм явцсан хүрээнд өөрийгөө хашиж наад хүний оюун ухаан гэдэг чинь ийм агуу чадaltaй хүний хүсэл тэмүүлдэг чинь ийм хязгааргүй энэ хязгааргүй энэ агуу юмыг ийм явцсан хүрээнд таших юм бол яадаг вэ гэхлээр хязгаарч ханахын заяаг үздэг юм а үргэлж хомголцоод байдаг тий энэ материалыг юмд хашиг зэн сэтгэлгээс хомголцохоор яах вэ ямар үр дагавар тийм бэ гэхлээр тэр бүх юм устж үгүй болно тий байгалийн баялаг одоо экологийн сүрлэл гэсэн болно гэдгийг экологийн сүрэл болно гэдгийг ингээд жишээнд тэр заасан байна шүү дээ тэгээд хорсдог өндөр татаархаж чадсууд тэрсэлдэж доорс дэрлэгдэг. Ийм хорон санаадаг хэрүүлэх бодол тэмээ алдаг. Ийм юм хийж байдаг учраас энэ жижиг амбиас наад юм орхио тий. Орхиод яах юм бэ гэхээр тэгвэл би энэ ажлыг хаяа яах юм бэ? Чи бурхан болно гэж зорь тийм үү? Энэ арга замаар яв тийм үү? Ингэсний хариу чи ийм агуу хүчийг эргэшээ тий. Ийм эд чадлыг олно. Ингэж ирээдүйг мэддэг болно. Ийм номыг заасан байдаг. Ийм номыг ламдар маань уг нь заах ёстой байгаа гэсэн үг хэрвээ номынхаа дагуу яах юм бол за энэ үнийг үн хэлж гэнэ худлаа хэлж гэнэ гэдгийг шалгах боломжийг энэ 1990 оны ардчилсан ёсгол бидэнд олгосон шүү дээ. Энэ юу вэ гэхээр зэрэг шашин соёлоо сэргээсэн. За ямар ч байсан бид нар 70 жил алдагдсан байлаа гэхэд хэн нэгэн номлогч гараад ирлээ гэхэд хэрвээ тэр нь буруу номлосон байлаа гэхэд хиндэд шалгах боломж нь оногдсон гэсэн. Яаж гэхээр зэрэг бурхны бүх судар номыг кирилл хэл дээр буулгаад цагаан дээр хараар буулгаад дэвтэрлээд ингээд худалдаанд зарж байгаа. За тэр худалдаанд зарж байгаа номыг аваад хүн болгон сэтгэн бодох тунгаа шүүн тунгаах чадвартай тий тэр юмараа шалгаж болно. Тэгээд тэр лам багшаас асуугаад тэр номын дагуу шалгалт явуулж болно. Тийм учраас үнэн зөв худал ярьж байгаа хэсгийг бол нэгдүгээр шалгаж болно. Хоёрдугаарт энийгээ би дэлгэрүүлж маш их зүйл хийсэн байгаа. Ер нь таны яриад байгааг сонсоод байхад бараг малчид маань 1200 хэдэн мэрэгжилтэй ч гэдэг эд маань бараг бурхад юм биш үү? Одоо манай энэ улс төрчдийн үгтлэж өмнөдөө шацах харавтал айгаад агшаад идэг тэр долларын эзэд мэддэж чинь яг өндөө жилийн малчтаас айх тэр цаг нь ирсэн байхгүй юу?
Аливаад эзний сэтгэлгээгээр хандаж аглагийг шүтэн хээрийн явхааг бодрааж явдаг хүнд айх аюул айдас түгшүүр байдаггүй. Яагаад гэвэл ялгаруулах эрчим хүчиндээ байдаг. Ялалт зөвхөн ялалтын урам зоригоор хөглөгдөн урагшлагаас бус айдас түлэгдэж башир хуурмагт баглагдан бусдын арга хударгаар төвөөдөггүй. Анхнаасаа л айдас түлэгдэн хан туурга цайз бэхлэлтэд хашигдсаар байгаад цэнэг нь барагдсан дэлхийн хүн зуныг шин эрчим хүчээр цэнэглэх нүүдлийн захилгаан станц Монголын цэлгэр талд тааваран осч эмнэг хангалын зоон дээр эрмэг дураараа дарцаглан үлгэрийн гайхамшигт ертөнцийг гэгэн оюундаан сүндэрлүүлсээр төгс төгөлдрийн цогцтол болон торниж байгаа. Эд бол түнэр харанхуй гийгүүлэн туярах үүрийн гэгээ. Иргэншлийн цэвдэгшлийг хайлуулах нар нийлж гэгэрлийн шинэрнийг байгуулах цогцол бот эзэдвэлээ. Энэ чинь бол ийм биш үү? Сэтгүүлч тэр ажиллаа л хийнэ. Бусдыг бусдаас авна. Бусдаас авна. Малчин бол 1200 мэрэгжилтэй гэдэг чинь хоолоо олно, хувцаа хийн, гутлаа хийн. За тэгэл өөрийгөө амнин, малаа амнин, газраа хайрлна. Өөрийнхөө амин зуулгыг бүгдийг өөрөө хангаж чинь. Бүгдийг өөрөө хангаж чинь. Тэгэхээр бусд руу харах юм байхгүй байна. Суурин соёл иргэншил гэдэг маань ганцхан юм хүн эзэмшчихэд буцаагаад өөрийнхөө хэрэгцээний бүх юмыг бусдаас авах болж байна. Бусдаас хамааралтай хараад болж байна. Тэгэхээр эн чинь үндсэндээ одоо тэр юунуудын маань одоо хүмүүсийн маань яриад байгаа боол болох хамгийн шилмэл арга юм биш үү? Нэгэн зүйлийг өөрт нь эзэмшүүлээд мянган зүйлийг өөрт нь хамааруулаад тэр мянгаыг тэр хүн ганцхан ажлынхаа цалингаар бүгдийг нь олж явна гэхлээр энэ хүнд чинь маш хэцүү байдал үүсчихлээр энэ хүн ч өөрөө боол болчихж байгаа юм биш үү? Үссэн үсээгүй. Тийм учраас өнөөдөр Монголын нийгэм сэтгүүлчиг муу нэртэй хүмүүс алга бид нарыг маш их доромжилж байна, үл хүндэтгэж байна, ойшоохгүй байна. Бид нарыг бол мөнгөөр хөдөлгөж болно гэж ойлгож байна. Боол мэт үзэж байна. Боол мэт үзэж байна. Энэ телевизэд би хахаж чинь. 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 Чи хаалаач юу хийлээ? Ха? Чи хаалаач юу хийлээ? Ха? Би чамаа хүсэж байгаа. Хүсэж байгаа эзэн чинь байна мэдөө. Яв эсвэл чамаа хамгаалах болий. Чи салингүй. Ха? Ха? Энд дэвтэр хийн телевиз. Ха? Энд дэвтэр хийн телевиз. Ха? Хинэт телевиз. Овшин. Чи хинэт телевиз яа. Ха? Өөр Одоогийн үзэгчид амаргүй болсон. Тэднийг байнга л нэг юмар татах хэрэгтэй. Анхаарал нь 3 секунд л төвлөрнө. Сексэр ч юм уу байнга зугаацуулах хэрэгтэй болдог юм. Тэнэглэлд мөрөггүй. Өнөөгийн хөгжил дэвшил тэнэглэлээр тууширч өнөөдөр хүн төрлөختөн тэнэглэлд мөргөд байна гинэ. Яагаад юм бол? Яагаадын учрыг тайлж байж соён гэгэрлийн хувьсгалыг эхлүүлнэ. Шинээр хөл тавин орж шинэ өөрсдийн гарааг эхлүүлэх ховорхон хувь тохиол өнөөгийн та бидэнд яахаарахгүй тохиогод байгаа нь бодит үнэн учраас тайллыг та бид хамтдаа хийх учиртай. Учрыг ойлгомжтой болгож тайлбарлах үүднээс Монголын ард түмний итгэл найдварыг хүлээсэн манай нэвтрүүлгийн гол баатар дээр жишээг буулгаж түүний эрхлэн гүйцэтгэх үйл ажиллагаагаар үнэн бодит байдлыг нягтлаа гэж бодлоо. Манай нэвтрүүлгийн гол баатар нь 99 морьтон эрсийг толгойлон сүр далайлган давхсаар ташуур далайн төрийн ордонд хүрч далайс нь ташуураа барьсан чигээрээ саарл ордонд нэвтрэн төрийн сүлдэндээ мөргөж тангаргаан өргөсөн жавхлан гişүү. Энэ хүний хүсэл мөрөөдөл минийхтэй гэж байлаа. Хамгийн сүүлдээ би яах вэ гэхээр нэх гоё тал нутагт ингэж Монгол гэр дотор хаяагаас өгчихлээ тийм ээ. Тэгээ дуулаад тэгээд ингээд айрыг сүгнөөд тэгээд суучихыг л өнгөрт. Энэ тансаг дээд жаргал хиндэж зүгээр байхад нь эртгүй ажээ.
Ямар зүйтэй үйлдэлийн үр дүнд олж авдаг тэгш ирэх тэнүүн жаргал вэ гэвэл хүн бүхэн хүсэл мөрөөдлөөн дагаж мөрөөдлийн засгийн газраа байгуулсны дараа олж авдаг тэгш ирэх тэнүүн жаргал ажээ. Хэрвээ жогсон мөрөөдлөөн дагаад дэлхийн ертөнцийг засан тохинулна гэж зориглоод хөдлөвл юунд анхаарах вэ? Хүсэл мөрөөдлөөн хаяад энэ засгийн газрын үүрэгт ажил албыг хийж гүйцэтгэнэ гэвэл юу болох вэ? Энэ засгийн газрын үүрэгт алба нь юу вэ гэвэл ард түмэндээ ажил олгож авсан цалингаас нь татвар хураагаад төсөө хуваарлах. Ийм үүрэгт албыг манан 26 жил үүрээд эцэст нь юунд хүрв? Ардыг жаргаж хөгжил дэвшлиг байгуулв уу? Эсвэл эсрэгээрээ юу? Татвар хурааж төсөө хуваарлах албыг гүйцэтгсэн тэд сайн нэрийг олж сайхан алдрыг хүртв үү? Эсвэл эсрэгээрээ юу? Бууж идэг 76 хүн, улсаан идэг 76 мангас, 76 мухан, 76 хөргээд муу нэрээр зар гарсан 76 дутарч явхлан гамс оруулчихгүй тул бид яагаад сайн үзээгүй учрыг тодруулъя. Монголын татварын албаны дээд шагнал хөх дэвтэр. За ийм хүмүүстэй ингээд нэг танганд орчихжээ. Энэ дотор та яаж ажиллах? За миний тэгэл чадлынхаа хэрээр л уриалах, ухааруулах, ухаарлцах ийм зарчмыг бариад ажиллаж байна л да. Хэрвээ жавхлан татвар оршихуйд тэр оршмоо гэд өөрөө батгүйх оршин тогтнохын тулд ард олноосоо ахиухан татвар хураая гэд үндэсний үйлдвэрлэлд дэмжиж ажиллах зорилт төлбөр дэвшүүлэн ажиллаж байгаа бол таныг оршихын тулд зөвхөн орлогын бодлон ажиллах цаадуул чинь хэрэглэгч та хаан гэд бусдыг бодох сөхөөгүй шоргож унтлан ажилладаг. Хэрвээ ийм ажил үйлээр улсаа хөгжүүлнэ гэж та бодож байгаа бол манай Монголын манлай үйлдвэрүүд Апу, Сапу, Спирт Балбурам гэх мэт компаниуд. Тэдний хэрэглэгч хаан нь хэмбэ гэвэл архичид ба архин донтогчид. Эх оронч хоёр архичны ийм нэг яриа байдаг. Уухгүй бай гэхээр улс орны эдийн засаг сүрчгээд, ууй гэхээр гэр орны эдийн засаг сүрчгээд хэцүү юм аа гэхэд нөгөө эх оронч архич нь хөөй хоёрын архичгаас илүү улсын архи ашгийг өндөр тавина шүү гэд хоёулаа уудаг. Үндэсний үйлдвэрлэгч Апу хувьцаат компани бүтээгдэхүүнийг хамгийн хурдан хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймаг 345 гаруй сумд байрлах 7000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан бүтээгдэхүүний түгээн борлуулах хариуцлагатай ажлыг хийж байна. Үндэсний үйлдвэрлэлээр дэмжиж манлай үйлдвэрээ мандуулснаар архи Монгол орныг байлдан дагуулж архинаас үүдэн ундрах ажлаа чадалд Монголын ард түмэн барагдсан. Ингээд бодоход архичид Монголд хэдэн төгрөгийн орлого оруулж хичнээн төрийн ажилтныг цалинтай байлгаж хүн амын хэдэн хувийг орлоготой болгож байгаа тоолбол тоон гарах байх. Нэг үгээр хэлэхэд хэрэглэгч та хаан гэд төрийн түшээдээсээ эхлээд хууль хяналтынхан Монголын бүхэл үйлдвэр үйлчилгээ худалдаа тэргүүлэлтийн ажилтан аль дотнууд архичидтан архин донтогчд дон мөргөж Монгол орны даяараа тэдний төлөө оволцон ажиллаж байгаа нь байж болох хэвэн үзэгдэл үү? Эсвэл байж боломгүй гаж үзэгдэл үү? Эрчүүд нь архин донтож хүүхдүүд нь амттан донтож, хүүхнүүд нь гоо сайхны бараа үйлчилгээнд донтож, энэ бүх гаж донд Монгол хүн Монголын баялаг зарцуулагдаад дуусж байгаа нь байж болох хэвийн үзэгдэл үү? Эсвэл байж боломгүй гаж үзэгдэл үү? Монгол хонхшээ. Хүн төрлөختөн яагаад танилд мөрөх усны учрыг эндээс тодорхойлж, өнөөгийн тогтолцоо яагаад гажуудах усны цаад шалтгааныг эндээс тодорхойлж, гажуудлагүй зөв хөгжлийг хүсэх хүн төрлөختний гол хүслийг хангаж оюун мандлын шинэрнийг эхлүүлэхийн төлөөх тэмцэлд таныг нэгдээсэй гэж энэ учрыг сануулв. Хэрхийг таны мэрэгэн оюун шийддэг байна. Эдсэн эрүү хухаарч идүүлсэн бутрагдаг. Хэрвээ татвар оршиж байж төр оршдог юм бол манжийн төр Монголоос татвар авахаараа нэг болсон. Гэтэл Монголыг хэдэн зуун жил татвараар зулмсан манж мөхөд манжид албан татвар төлж байсан Монгол мандсан. Ард түмнээсээ ямар ч татвар хураамж цуглуулаагүй. Ямар ч албан ажиллагаа эрхэлж яам тамгын газар ажилуулаагүй тэд ямар хүчээр өндий. Монгол нутгаас 3 хоногийн дотор гар зугаа. Татвар оршиж байж төр оршино гэдэг гажиг ойлголт нь суурин иргэншлийн мөрдөж ирсэн төрийн тогтолцоо.
Яс ям буурал төр төмбөр хэмээх монголчуудын дунд түгсэн нэгдмэл ойлголт нь нүүдчдийн тогтоосон төрийн тогтолцоо. Алийг сонгох нь таны мэдэх хэрэг. Ард түмнээ татвараар дарангуйлж төрөөн оршуулах уу? Доод иргэдтэй дээд ёсыг сахиулж эцэг өвгдөөс уламжилсан ёс төрөөн төвхнүүлэх үү? Алийг сонгох нь таны мэдэх хэрэг. Тэгэхээр бөмбөр цагаан гэрээ бариад 2 үхрээ саагаад 20 ширхэг 30 ширхэг хонио хариулаад 5 ямаагаа саагаад ингээд амьдрах цаг ирсэ нөхдүүд. Та нарын энэ мэдрэмж өнөөдөр инээж байгаа байж магадгүй. Түмэн олон болвол энэ зүйлийг болвол мэдэрч байгаа, сайшааж байгаа. За юу. Эрүүл агаар онгон байгаад томчуудаас илүү хүүхдүүд байсан хөгждөг. Үе үеийн хүүхдүүдийн баяр баярын дээд нь цонхтой цаг байсаар ирсэн. Хэн ч мэдээж албадлагддаггүй. Тэр тусмаа хүүхдүүд яаж дуртай байх вэ? Тэдэнд өөрсдийнх нь ариун ертөнц гэгээн хүсэл тэмүүлэл хязгааргүй төлөвлөх төсөөлөл бий. Сэтгэжгүйг сэтгэж хязгааргүй төсөөлөн бодох тэр өргөчлөөг нь хүүхдүүдтэй олгоод өгвөл тэд бидний гэгэрэл татлана. Өвгө төгшөд настангууд маань мэдээж хотын бохир агаараас дайчхыг ямагт боддог. Тэгэхээр хот хэмээх хар торноос сурч гарахыг хүсэхгүй хэм байх үлээ. Нийгэм маань нэг тийм нэг буруу нэг голдролд орчоод байгаа. Ялангуяа одоо миний нэг хэлэх ёстой бол ялангуяа эрчүүдийн асуудал Монгол оронд. Эрчүүдийн асуудал бол манайд бол маш хүнд байгаа. Ер нь бид нар бол нэг тийм эмгтээчүүдийн нийгэм болчихсон. Юм баргалж одоо эмгтээчүүдийн баргалж одоо дарангуул тогтох гэдэг юм биш үү? Тий. Би тэгж л ойлгоод байгаа шүү дээ. Өмнөд гол энэ бүгшний энэ эргэн үед аавууд шоодрлогдож явсан бол аавуудаа шоодрлоод сайнаа үзв. Идээр бие чимж энэгүй шуултаа автч дүрчин хуурч чөтгөрлөгөөч бүтэн чанцгаав чадахгүй энд бис бүч байгааг бид нар илүү төлсөд байхгүй да энэ системд бид нар энэ системийг шоодруулсад байхгүй да. Одоо миний ганцхан мөрөөдөл бол энэ хүчрхэг Монгол төрийн байгуулна, Чингисийн байгуулсан төрийг байгуулчих бол одоо миний санаа биелэгдэх гэж байгаа юм. Монголчууд одоо Чингисээрээ бахархдаг цаг бий болчиход байхад Чингисийн байгуулсан төрийг яагаад одоо имплект байгуулчих болдгүй юм. Энэ бол одоо өөрхийн тухай өөрхийн асуудлыг хамгийн эхлээд шийдчихэд тэгээд түүний дээд чатны захиргааны төр захиргааны байгууллагуудыг л доод чатнаас нэхлээд инклюн байгуулчих юм бол энэ зохион байгуулалтыг хийчих юм бол одоо миний хэрэг бол яг хангагдана. Тэгтэл одоо бүх юмыг дээрээс өдөрдөж бүх юмыг хүлээж сух бишээ. Бид нар ердөөс энийг бол айл гэр бүхэн дотроосоо хийгээд эхлэх хэрэгтэй байхгүй юу? Амимен бодорой гэдэг шиг 76 бүтэхгүй нөхдийг тал талаас нь хараагаад тойроод суугаад байлгүй. Дөрвөн ахуй хэрэглээгэн болгох таргийн 5 ямаатай болоод өрх бүр тусгаар тогтнолоо зарлаж хуучин сон сэргэн айлын засаглалыг тогтоож аавууд бүрэн эрхийн эдлэнд жаргах цаг нэрсэн. Ийм тусгаар тогтнолыг хүсэхгүй хэм байх вэ? Хэрвээ энэ тусгаар тогтнолыг ээжүүд зөвшөөрөхгүй байгаа бол тэдэнд үл зөвшөөрөх нэг л шалтгаан бий. Тэр тухай жишээлгэтнэ. Магтан дуулж байгаа миний сайхан Монгол. Манд тугаагаар дүрсэн улаал ооцон дээр байхгүй. Манхайх өндөр барилгын цагаан танкнд байхгүй. Машин трек хөлгөлсөн болтон дотор байхгүй. Маяг ихтэй хувцсан дөргөж будмал толгойд байхгүй. Марш голдоо хөгжмөн дэргэх болбороо хөлөндч байхгүй. Үнэн хайран өгсөн миний сайхан Монгол. Үдийн наран дуняарах халахын талд би үтсгэлэн га төгөлдөр Монгол тайланд би уйлзах салхин дэрвих өрхний осорт би үүрийн храанд сунлзах уурганы үзүүрт би үсрэндэг төмөрний дөрвөн туурайнд би энэ үнийг би дуулах гэж энэ даргалын галын хажууд эски гэрийн зайд ингэчин төрсөн аргалын гал төлсөн эски гэрийн дотор ийм агуух заншилтай өвөрмөц үндэстэн байдгийг. Энэ бол Монгол. Энэ үнэс хойш Монгол хэвээрэн мандаж байх болно.